За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр цөмөрөө астрологийнхоо анхан шатны хичээл мэдлэгээс хүлээн авч байгаа дөрөв дэх бичлэг маань байгаа. Энэхүү дөрөв дэх бичлэгээрээ цөмөрөө хоньны ордыг мэдэж авцгаана. Тэг гэхээр энэ бол айгүй чухал хичээл. Учир нь энэ бол бүр яг астрологийн эхэн хэсэг баггүй юу? Астрологийн эхэн хэсэг гэдэг чинь юу хэлэх гээд байна вэ гэхээр 0 градусыг хэлж байгаа. 0 хэм. За тэгэнгუთ 0 хэм дээр энэ хоньны энерги маань эхлэхэд хоньны орд эхэлж байна. Цөмөрөө эхлэлийг тавьж байна. За хоньны орд маань энд ингээ харж байгаа бол бүдэг ийм улаан өнгөтэй байгааз. За тэгээд ийм бэлэг тэмдэг нь байгаа тийм ээ. За энэ ивэр байгаа тийм үү? За юу гэсэн үг вэ гэхээр энэ чинь хоньны орд эхэлчлээ. Эхлэлийн энерги явагдаж байна. Алхам, бүр анхны алхам, зориг, тэмцэл, амьдралын хөдөлгөөнийг илэрхийлдэг байхгүй юу? Энэ маань ингээд бүх үлдсэн ордуудынхаа суурь гэсэн үг. Нэг гэсэндээ бид нэр дөнгөж төрөөд хөдөлгөөнд ороод дөнгөж төрөөд гар хөдлөө жигээд эхэлж байна гэсэн үг. За тэгээд яасан бах нь вэ? Хоёр дахь нь болохоор энэ орд маань гал элементтэй. Гал мохоттой гэсэн үг. Гал мах бодод хамаарнаа гэж ойлгоно. За энд ингээд анзаарч байгаа бол энэ ингээд сая хэлсэн шүү дээ би өнгөөр нь тийм ээ. Энтэй адилхан бас нэг өнгөнүүд байгаа. Энд ингээд 12 тойрог дотор 12 тойрог биш ээ 12 хуваагдсан тэнгэрийн зориг дотор. Тэгэхээр энд нэг байна, энд хажууд нэг байна, энэ дээр нэг байна. Юу гэсэн үг вэ гэхээр бүгдээрээ гал мохоттой гэдгийг илэрхийлж байгаамаа. За тэгээ энийг цөмрөө дараа нь дахиад үзнэ. За эргэж ирээд хонилоо ороод ирээ. За гал мохоттой гэхээр цөмөрөө үүнд тийм ээ юу хамаарах вэ гэхээр ирч хүч хамаарна. Урам, зориг, сэтгэл, хөдлөл, түргэн ажиллагааг илтгэнэ. Тэгээд ерөнхийдөө бол нэг үгээр хамгийн шууд шулуухан галын цэвэр илэрхийлэл орд юм аа. За хоёрт нь энийг юу гэмдэ эхлүүлэгч модультай гэж ярьдаг байгаа. Юмыг эхлүүлдэг горимтой гэх юм уу да цөмөр энэ үгийг бас ээжилцгээе. Эхлүүлэгч буюу кардинал гэсэн үг. Кардинал гэдэг үг ерөнхийдөө бол байнга сонсогдох болно. За кардинал хоньны орд гэсэн үг. Энэ цаагаараа юу хэлэх гээд байгаа юм бэ? Кардинал чинь яг юуг илэрхийлээд байгаа юм бэ гэхээр альва нэг зүйлийг эхлүүлдэг, удирдлагыг гартаа авдаг, шин санаа болон тийм ээ шин хөдөлгөөнийг авчирдаг гэсэн ийм утга агуулж байгаа үг юм байгаамаа. За гурав дахь нь яах вэ гэхээр энд харж байгаа бол энэ дээр нэг зураг байгаад нэг дүрс зураг. Энэ дүрс зураг болохоор ангараг гаригийн маань бэлэг тэмдэг. Яагаад энд гаргаад ирсэн байна вэ гэхээр энэ хоньны ордыг маань эрхшээж идэг гариг нь ахгүй юу? За энийг дараа нь цөмөрөөс дахиад гүнзгийрүүлээд гаригуудыг үзэхээрээ яринаа. За энийг цөмөр яаж ойлгох вэ гэхээр ангараг гариг маань энэ хоньны ордыг удирддаг гэж ойлгоно. За тэгэхээр цөмөрөө бодно штэ. За тэгвэл энэ гариг маань өөрөө яадаг юм бэ? Энэ гариг маань өөрөө тийм ээ дайны бурхан гэж нэрлэгддэг. Зориг, шийдэмгий байдал, дайчин чанар. Тэгээ бидний хүсэл тэмүүлэл, бидний биеийн хүч, бидний биеийн хөдөлгөөнийг илэрхийлж идэг. Ийм илэрхийлэлтэй энэ энерги биднэрт өгж идэг. Тэгэнгუთ ч энэ хоньны орттой тийм ээ хүний зан чанар нь ямар ах вэ гэхээр яг л ийм ангараг гаригийнх шиг шууд хүчтэй энергитэйгээ ингээд нягт холбогддгоо гэж цөмөрөө ойлгож авч байгаа тийм үү. За тэгээд нэг өмнөх хичээл дээр ярьсан шүү дээ тийм ээ. Энэ бэлэг тэмдэг маань хонин тийм ээ уулын оргил руу ингээд шууд дайрч гарч байгаа амтан мэтэр энэ хоёр ивэр нь байгаа байхгүй юу. Тэгэхээр цаагаараа юу гэж гэнэ вэ гэхээр би чаднаа гэж хэлж байна. За энэ ингээд дөрөв дахьт нь гэсэн. За тав дахьт нь болохоор хоньны ордын маань те бас үндсэн зан чанар гэж бас зүйл бий тийм үү. За тэгэхээр хоньны ордны хүмүүсийн үндсэн зан чанар нь ямар гэдэг юм бэ? Ингэж магадгүй энэ болохоор
бас нэг үгийг бас ингээд сайн анзаараасаа гэж ойлгож байна. Үндсэн гэж байгаа. Яагаад үндсэн гэж байгаа гэхээр одоо жишээ нь одоо үүнийг сонсож байгаа за 5 хүн хоньны ордны хүн байлаа гэж бодъё л доо. Гэтэл та тавын одоо өөр чухал ордчин хэрвээ хилэн сайхан бол дайвар нэмэлт ордчин буюу бас маш их хилэнцэн энерги зан чанар агуулсан хүн болж тарах гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас эн чинь дайвар ороогүй зөвхөн хоньны ордны үндсэн зан чанарыг хэлж байгааг бас ингээд ойлгоосой гэж хүсэж байна. За тэгэхээр нэг одоо юунд тийм ээ одоо шууд илэн далангуу ярьдаг, байждаг, юу бодож байгаа түүнийг илэрхийлээд хэлчихдэг, хурдан шийдвэр гаргах гээд байдаг, гаргачихдаг. За бараг л бодож сууснаас хийгээд үзсэн дээр гээд ер нь тийм нэг хэв маягтай өрсөлдөх дуртай тийм үү зориг тэмцэл тэднийг ингээ бараг асаадаг. Тэгээд бие даасан өөрийнхөө алах дуртай ингээд орсон орчиндаа ингээд урам зориг авчирдаг амьдралыг ингээ хөдөлгөөнтэй болгож чаддаг ийм үндсэн чанартай ийм хүмүүс байдаг аа. За гэтэл сул талууд нь бас юу байх вэ гэхээр тийм ээ. За сул талаасаа өмнө их сайн талаа ярьчих. Одоо ингээд хоньны ордчин ингээд тийм айгу зоригтой байгаа. Айгу шийдэмгий, шудраг, эрч хүчтэй, идэвхтэй орд. Тэгээд үүнийгээ дагаад айц багтаа тийм үү? Огт нуугдахгүй шууд ярьчихдаг. Тэгээл бусдыг урагшлуудаад тийм юмыг шинээр эхлээс ингээд айхгүй айгу өгөөмөр сэтгэлтэй. Ерөнхийдөө нэг үгээр болох юм бол ерөөсөө л их л тэгээд хүчтэй алах гэж байгаа байхгүй юу? За тэгэнгუთ нөө сул тал нь юу орж ирэх вэ гэхээр за яг астрологт бас ингэдэм юм а. Яг ер нь бол ингээд ямар ч энергиудыг тийм ээ одоо тийм сүрэг энергиудыг яг сул тал гэж үзэхгүйгээр ерөнхийдөө бол энийг засах хэрэгтэй, чиглүүлэх хэрэгтэй гэж үзэж идэг. Тэгэхээр нэгсэндээ энийг алдаа сул тал биш харин зөв чиглүүлэх хэрэгтэй энерги гэж тэр талаас нь хүлээж аваарай. За тэгэхээр одоо сул талууд нь юу байна вэ гэхээр заримдаа төвчээргүй байна, түргэн ууртай байна. Тэгээд юм хийж үсчээ дараа нь ингээ бодоод те ерөнхийдөө бол бодохгүйгээр хийчихдэг гэж хэлгээд байгаа штэ. Хийснийхаа дараа бодно гэдэг чинь алдаа гаргачвал одоо тэгэл алдаа гаргачнаа л гэсэн үг. Тэгээ юмыг ингээд эхэлсэн зүйлдээ заримдаа ингээд дуусгахгүй орхичих талтай, хүнтэй ингээд тохиролцоо хийчээд дундаас нь ухрах талтай, бас тохиролцоо хийх заримдаа дурггүй тийм ээ. Тэгэнгუутаа хоёулаа хамтар байлаач гэсэн өөрийнхөө байр суурийг ингээд нэгт тавьж гад байдаг, нэг тавьсан мэт ингээд бусдад мэдрэгддэг, харагддаг гэх мэт эдгээр нь ингээд юутай холбоотой гэхээр яг л нөгөө ангар гаригтай минь холбоотой хурц энерги байгаа байхгүй. Тэгэхээр энэ хурц энергийг айгу зөв зохистой сайжруулах, чиглүүлэх хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө нийтлэлгээр бол одоо энэ ерөнхийд нь авч хэлэх юм бол тийм ээ одоо хонь маань ингэж штэ би хийм бэ гэж байгаа байхгүй юу? Би хийм бэ гэдэг одоо анхны асуултыг өөртөө тавьдаг, энэ асуултаас эхэлдэг орд учраас одоо бид нар чинь тийм ээ би хийм бэ гэж яриад эхлэх юм бол за бидний дотоод галгасчлаа гэж цөмрөө баг бас нэг талаараа ойлгож болж байгаа. Тэгээд одоо хоньны ордных маань өөрийнхөө хүчийг, өөрийнхөө замыг, өөрийнхөө тэр хөдөлгөөнийг мэдэрч туршмаар ингээд санагдаад байдаг. Тэрийгэ туршиж үздэг, амьдралынхаа ихний алхмуудыг хийдэг ийм одоо сэтгэл зүйн үндэстэй байдаг байгаа. За ерөнхийдөө тэгээд хамгийн сүүлд нь юу хэлмээр нь гэхээр хоньны ордын маань ингээд ерөнхий төрөлхийн зориулалт нь нэртэй. Одоо амьдралын гол үүрэг нь ерөөсөө эхлүүлэх. Тэгээд зоригжуулах, шинэ алхам хийх, айцыг давах, өөрийнхөө замыг нээх гэж байгаа. Тэгээд бусдыгаа тийм ээ хөдлөөж, эхлэж битгий яагаач вэ гэдгийг одоо ингэж өөрөөрөө үзүүлж чаддаг байхгүй юу? За тэгээд ийм байна да хоньны ордууд маань. За тэгээд одоо энэ хичээлүүдийг үзэж эхэлсэн сонирхож байгаа хүмүүстэй гэрийн даалгаврыг үлдээмээр байна. Та нар маань хариулаарай. Одоо хоньны орд маань ямар элементтэй орд вэ? Та нар комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Тэгээд ангараг гариг маань тэ хоньны ордод ямар энерги өгдөг вэ? Хоньны орд маань
ямар одоо модультай юм бэ? Горимтой юм бэ? Тэр нь ямар утга учиртай юм бэ? За яагаад одоо бид нар хоньны ордыгоо эхлэл гэж үзэж байгаа вэ? За энэ асуултуудыг та нар ингээд гоё хариулаад комент хэсэгт мэдснээ үлдээгээд хамтдаа харилцаад яваарай гэж хүсэж байна. Яваасай гэж хүсэж байна. Тэгээд дараагийн хичээлээр цөмөрөө дараагийнхаа ордыг бас үзнэ. Тэгээд энэ ордуудыгаа үзсний дараа цөмөрөө бас бэлэг тэмдгүүдээ ингээд баг багаар үзээд цаашлаад явах болно. За энэ хүртэл үзээд сонирхсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая. Тэгээд өдөр бүр хамтдаа байж мэдээлэл авахыг хүсэж байгаа бол миний Instagram хаяг руу холбогдоод миний өдөр тутмын 6 буюу хаалттай группт минь гишүүнээр хэлсээд одоо сар бүрийнхаа өдөр бүрийнхаа мэдээллүүдийг хүлээн авч одоо тэр зөвлөгөөнүүдийг бас аффирмашнуудыг авах боломжтой байдаг байгаа шүү. За бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.